Баяр ангийн алдарт байж элдв өчрийн ариун бол ардын хувьсгалын 105 жилийн үндэснийх баяр наадамд шагаан харвааны ахмадын төрөл төрүүлсэн баг тамирчидаа талархал илэрхийлэх хүндэтгэлийн арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сэлэн аймгийн Скватер хотод Сэлэн аймгийн засаг дарга 5 өдөрж засаг даргатай нутгийн удирдлагууд болон Сэлэг нутгийн өргөн зон удан хүрэлцэн ирж өнөөдрийн энэхүү сайхны наадмыг зохион байгуулж байна. Монгол төмнийхээ бахархал болсон үндэсний бүхэн зүлэг ногоон дэвжээнд урам их ухаан бэр тэсвэр хатуужлаа гайхуулан барилдаж 10 даван төрүүлсэн Сэлэн аймгийн цагаан нуур сумын харьяат Алтар спорт хороо 5 хан дэвжээ Апу компани Атар Трейд компани ух Монгол улсын даян авраг баяр сайхны орхон баяр болон төрийн их баяр наадмын өндөр өсгийг давж Монгол улсын начин хэмээх эрхэм цодыг хүртэж наадмаар итгэл төгс эренгийн сайхан барилдаж Монгол өвхийн шинэ үеийн хүчтэн гэдгээ харуулсан Монгол улсын шинэхэн начин Ханга Наран баяр ардын хувьсгалын 105 жилийн үндэсний их баяр наадамд хурдан халдсан шүтлэнгийн өргөн сэлэнг дуумны дундаас хүй 7 хотгийнхан доргон ногоон хүндэд төрүү магнайт хурдлуулсан аймгийн алдарт уяаш элдв өчрийн ариун бол ардын хувьсгалын 105 жилийн Монгол улсын үндэсний их баяр наадмын шагаан харвааны ахмадын төрөлд тэргүүн барьж гарсан энх төр ахлагчтай баг харваачдад хүндэтгэл үзүүлэх наадмыг инхүү зохион байгуулж Хурдан Чандас соёлонгийн уралдаан чандас орох 31 хурдан үрэ гарааныхаа зурхаар омордоод ивж байгааг та бүхэндээ харуулж байна. За Сэлэн нутаг бол хүчтний өлгийн нутаг. Сэлэн аймгийн Мандал сумын харьяат ноёд группийн бүх 5 хан дэвжээний Монгол улсын авраг Гунаажвын эрхэм баяр улсынхан баяр наадамд 2013 онд төрүүлж Монгол улсын авраг цол хүртэл Сэлэнгийн баруун бүрэнгийн Данзан дөржин утгуугийн хээр шүтлэн төрүүлснээс хойш 13 жилийн дараа ахин улсынхан баяр наадамд шүтлэн төрүүлгэж бүх төрүүлгэж авраг төрүүлсэн энэ сайхан Сэлэнгийн шаргал талд нутагт зунжиж байгаа өргөн олон өнөөдрийн энэ наадмыг 7 аймгийн Хурдан Чандас төлөг мөрдийн оролцоотойгоор Эрдэнэтийн яжтын оролцоотойгоор инхүү зохион байгуулж байна. За Монгол улсын авраг Гунаажвын эрхэм баяр, Монгол улсын даян авраг баяр сайхны орхон баяр, Сэлэн аймгийн цагаан нуур сумын харьяат Монгол улсын арслан Дамдын сүрэнгийн дансан, Сэлэн аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын зан нэгдлийн жаргал баяр, Сэлэн аймгийн баруун бүрэн сумын харьяат Монгол улсын харцаг саран цогт, Сэлэн аймгийн цагаан нуур сумын харьяат Сэлэн аймгийн харьяат Монгол улсын гавьяа тасгалжуулагч Монгол улсын харцаг төвдөн дөржин өсгөрөөдөө одоо харцгийн шавнарын хөө өнгөтэй сайхан барилдаж зэвсэг түвшний Алтар спорт хорооноос энэ жил одоо олон цолтон төрөн гарсны нэг нь Монгол улсын начин Ханга Наран баяр Монгол улсын даян авраг баяр сайхны орхон баяр нар эд таван гайхуулан барилдаж инхүү өргөн сэлэн түмнийхээ дунд өнөөдөр медаль наадмыг нь аймаг орон нутгийн удирдлагууд бүгэн халуун ажлын морин спорт үеиштэй холбооны тэргүүн Гаршавын Бямба Сэлэн аймгийн харьяат Бүд сүрэнгийн Инкот тэргүүтэй Сэлэн аймгийн 5 хан бүхэн дэвжээнээс инхүү хүндэтгэлийн наадмыг зохион байгуулж байна. За Сэлэн аймгаас улсын цолтой 17 бүх төрөн гарсан Сэлэн аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын начин Жотонгийн Баян мөнх байна. Сэлэн аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын начин Насан Цогтын Баярбаатар, Сэлэн аймгийн сайхан сумын харьяат Монгол улсын начин Бат сайхны дэлгэр сайхан. За 2023 оны ардын хувьсгалын 102 жилийн үндэсний баяр наадамд отхон начин төрөөд байсан Сэлэн аймгийн Хөдөр сумын харьяат Баатар Дулаан хан компани ух Монгол улсын начин Даваа дөржин төр бол за тэгвэл ингээд 3 жилийн дараа Монгол улсын начин Ханга Наран баяр улсынхан их баяр наадамд тавдавж Монгол улсын начин цолны болцол хангалаа. 2001 оны ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд улсын арцаг шүхртийн удам баяртай тунаж барилдан Монгол улсын начин цол урдж байсан Монгол улсын начин Шагдрын зоригт бүхэн жилүүд барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын начин Наран цэцгийн Бүрэнбаатар Сэлэн аймгийн харьяат Монгол улсын начин Чөлтмийн мөнх тогтоох түмэн олонхоо дунд дүүгүр мөнх тогтоох хэмээн алдарсан Монгол улсын начин Чөлтмийн мөнх тогтоох Сэлэн аймгийн Шаамар сумын харьяат Монгол улсын начин Амар жаргал Сэлэн аймгийн Жавтан сумын харьяат Монгол улсын харцаг Батөчрийн од гэрэл тэргүүтэй одоо улсын цолтой бөхчүүд олон төрөн гарсан Сэлэн нутагт энэ жил одоо инхүү аврагуудынхан алдартнуудынхан медаль наадмыг дэлгэр сайхан зохион байгуулж байна. Сэлэн аймгийн Жавтан сумын нутагт байх Дэлгэр хаан уул, Сэлэн аймгийн Шаамар сумын нутагт байх Дулаан хаан уул, Сэлэн аймгийн Алтан булаг сумын нутагт байх Баян хаан уул, Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын нутагт Бүрэн хаан уул, Сэлэн аймгийн Цагаан нуур сумын Товхон хаан уул гэд 5 хан уулынхан дундах талын баян бүрд болсон тал хангаа хосолсон энэ сайхан өгөөмөр удам шаргал тал нутагт өнөөдөр намрын шаргал өдрүүд айсвийн цагт ор зуны ятаг сарын хуучдын 25-ны бэлэгцэн өдөр Сэлэн аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон даян аврагынхаа Монгол улсын начин цолтныхоо улсын баяр наадамд морь төрүүлсэн алдартынхан
Ухаан төрлөг донд Сэлэн нутгийнхаа нэрийг төв цэнгэлд хүрээлэн цуурайтуулсан шагаачдынхан алдар гавьяг тэмдэглэн өнгөрүүлж өнөөдрийн энэхүү наадмыг Монголын үндэсний өв соёлыг дээдлэгч Апу компани, үндэсний өрн холбооны оператор компани Skytel Group, за мөн Монгол улсын хүнсний манлай үйлдвэр Апу Dairy сүүний үйлдвэрийн хамт олон гээд олон байгууллагууд ивент тэтгэж NTV телевизийн уран бүтээлч хамт олон энэхүү нэвтрүүлгийг Сэлэн аймгийн Сүхбаатар хотоос Монгол эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. За хурдан чандас соёлонгийн уралдаанд мордож байгаа мөрдө танилцуулъя 31 соёлон мордсон байна. Сэлэн аймгийн Сүхбаатар сумын уяас Доржинбаатарын хурдан морорыг Батбаярын мягмар сүрэн уяаж байсан 1 номертой мордсон байна. Сэлэн аймгийн Хушаат сумын уяаж Эрдэнэ Болдбаатарын хурдан ягаарэ гэж энэ жил Орхон аймгийн Эрдэнэ хот байгуулагдсны 50 жилийн хангам бүсийн дэнчиг наатан 7 дурлалж Дархан мул аймгийн Баяр наатан 3 дурлаад Алтан булаг сумын наатан аман үзүүлсэн хурдан ягаарэ 12 номертой мордсон байна. Сэлэн аймгийн Хушаат сумын аймгийн алдарт уяаж Дэмбэрлийн ариун болд байсан. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн алдарт уяаж Пишагийн дэлгэр сайхны зэрэг тал зүрэг Дундгуу аймгийн Дэрэн сумын Харьяат улсын алдарт уяаж Бүрөөцрийн Бат Эрдэнэ байсан Төвшин Жаргал гэдэг хүүхэд унсан 13 номертой мордсон байна. За энэ хамгийн наадалд байгаа 15 номертой хөрөн өрөө явал Сэлэн аймгийн Цагаануур сумын Харьяат сумын алдарт уяаж Батмөнхийн Батбаярын хурдан хөрөн алдсан үрэг Дархан Баяр гэдэг хүүхэд унсан 15 номертой мордож байна. За тэр хамгийн урдл 71 номертой улаан цамцтай хүүхэд унсан Сэлэн аймгийн Мандал сумын уяаж аймгийн алдарт уяаж Даваадоржийн мөнгөдүүлгийн хурдан саар дүрэг Баттулгын Наран хүү гэдэг хүүхэд унсан байна. Энэ жил Сэлэн аймгийн Баяр наатанд айраг дурлаад Сэлэн аймгийн Мандал сумын Баяр наатанд аман хүзүүн дурлаад Сэлэн аймгийн Номгон тусганы 50 жилийн оюун Баяр наатанд айргийн 3 дурлалж 4 дахь давхар ягаараа саар дүрээ мордож байгаа юм байна. Хинти аймгийн Жаргалтаан сумын уугуул Алтан унагны эзэн Адьягийн Наранбаатар гэдэг хүний унган тамхтай ширээтэй саран тамхтай сайхан саар дүрээ мордож байна. За өнөөдрийн Баяр наатанд ер нь олон уралдсан олон сайн одоо үрээнүүд байна. Төв аймгийн 100 жилийн оюун Баяр наатанд Төвийн бүсийн дэнчиг наатанд дааганда аман үзүүн дурдалсан Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Батчулууны зөвтгөрлийн хурдан хайрвараа Ган хуйгийн Алтан сүхүү яаж байсан байна. За энэ удаа Жаргалантын наатанд энэ жил төрүүлээд Төв аймгийн Баян Жиндов сумын 90 жилийн оюун Баяр наатанд сая аман үзүүн дурдалсан Сэлэн аймгийн Буунт сумын 100 жилийн оюун Баяр наатанд додоо дурдалсан Дорж дэрмийн Тэлмүн гэдэг хэрэгтэй хүүхэд улсан мордож байгаа харагдаж байна. Хэдхэн мөчийн өмнө их насны мордын уралдаан барайнд орж Дорногов аймгийн Сайншин сумын уугуул Төмөр транс компани захирал Цэнт сүрэнгийн ан тулгын хул хээр морийг Монгол улсын додмандаа Жононгийн матулд үйж түрүү магнайт орлууллаа. Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяаж Гам болтын хурдан мормор их насны мордын уралдаанд аман үзүүн дурдалж наатанчин олноо байсгалаа. За Сэлэнгээс бол одоо өнөөдрийн энэ баяр наатанд олон сайн морд одоо түрүүлж харагдаж наатанчин олноо байсгсан ийм одоо өргөн дэлгэр сайхан наатан боллоо. За их насны мордын уралдаанд Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Бомцэндийн Гам болтын мормор аман үзүүдэд Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Хүрлбаатарын Баян мөнхийн хээр халдсан гэл Аранга аймгийн Ихтэмэр сумын Домбын эрхэн баяр алдартын унган хээр халдсан мор 3 дурдал Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Батчулууны зөвтгөрлийн зээрд морыг Ган хуйгийн Алтан тариа үйж айргийн 4-т Аранга аймгийн Цэнхэр сумын Өлзитийн Батцэрэнгийн хурдан хараа халдсан морыг Булган аймгийн Хангал сумын Хялган тусганы аймгийн алдарт уяаж Мөнгөн Эрдэнэ гэдэг залуу уяаж үйж айргийн 5 дурлуулан үзэг шолноо байсгсан бол соёлонгийн уралдаанд 31 хурдан ажнаа шантсан сорж одоо наадмын талбарт өнөөдөр хэдхэн мөчийн дараагарааныхаа төхөөрөмжөн дээр очиход бэлэн болсон байна. За Монгол улсын Даян авраг Баяр сайхны Орхон баяр авраг Сэлэнгийн бүгчүүд бол одоо бүгд морь үйддэг. За Монгол улсын начин Наран цэцгийн Бүрэнбаатар гэдэг хүний одоо Бүрэнбаатар начны аав нь Наран цэцэг гэж аймгийн алдарт уяаж хүн байдаг. Дандин сүрэнгийн Данзангаас 33 онд өөрөө үзүүлээд 34-ны улсын баяр наатанд их насны бормор аман үзүүн дурдлуулсан байдаг. За Сэлэн аймгаас одоо бүгчүүд нь бол аймгийн султай бүгчүүд нь улсын бүсийн наатанд морь төрүүлгэж айрагдуулсан бас олон уяачид байдаг. Сэлэн аймгийн Түшиг сумын Харьяат аймгийн Зам аюутрын баяр мандах улсын бүсийн уралдаан соёлон хэрвэрийн дөрөв магнайт урдлуулж байсан. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан чандастаа соёлонгийн уралдаан гарааныхаа төхөөрөмжөнд очиход 2 км гараа үлдэж байгаа харагдаж байна. Сэлэн аймгийн Ерөө сумаас Монгол улсын мэрэгэн Батбаатар, Монгол улсын мэрэгэн Санжаадуржийн энх тунгалагнаар 1 жил одоо гэр бүлийн 2 хүн улсынхан баяр наадмын үндэсний сүрийн харваанд эрхтэй эмэгтэй их сүрийн төрөл түрүү магнайт тэргүүн барьж шалгарч байсан тэргүүтээ аривын дамжилтай алтан шаргал Сэлэнгийн намраа эсвэн цаг дорынхөө Монгол улсын Даян авраг султныхоо талархаад хүндэгдэх наадмыг зохион байгуулж байна. За өнөөдрийн энэ шууд нэвтрүүлгийг Эрдэнэтэг захиралтай Апу хувьцаат компани хамт олон ивент тэтгэж NTV телевизийн уран бүтээлч хамт олон Монгол эх орон даяар шууд дамжуулж байна. За Сонгхлай группийн ерөнхийлөгч Монгол улсын хөтөлбөрийн баатар Монгол улсын додмандаа яач Хүрвийн Бацайхан тэргүүтэй Сонгхлай группийн хамт олон өнөөдрийн энэхүү наадмыг ивент тэтгэж өргөн Сэлэнгийн тал нутагт хүн зон өргөн чуусан
Хөлөгмөрд хүчит бөхчүүд эрхийн мэрэгэн харваачдын оролцоотойгоор инхүү наадам үнжил одоо отголж байгаа энэ сайхан цагтор соёлонгийн уралдаан үүний дараа даагны уралдаан бас одоо байгаа. За Сэлэн аймгаас улсын баяр наадам 9 их насны мөр төрүүлгэж хаягдсан юм байна. Дархан түмэн халдсамар улсад 3 төрүүлээд Даян түмэн Сэлэн аймгийн мандас сүмэн Дөвжрийн хээр буюу Түнхэл тосгоны дэсвгийн хээр гэдэг нэртэй 1977 онуудын улсын их баяр наадам жил дараалан төрүүлсэн Сэлэнгийн уяачид их одтой сайхан наадаж байна. За ардын хувьсгалын 104 жилийн он наадмын жил өндөр гэгээний данчиг наадам болон Монголын шигшин турдам мордын ихэр дуралдаан Монголын морин спорт уяачтай холбооны үүсэл хөгжлийн 30 жилийн он баяр наадамд Сэлэн аймгийн уяач Балчхүүгийн үр цайхын одоо хурдан хээр дааг нь одоо айраг турдаж наадамчин олон эсэлсэн бол энэ жил Сэлэнгээс улсын баяр наадмын түрүүтэй уяачтан сайхан наадлаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан жандас соёлонгийн уралдаанд 22 номертой мордсон Сэлэн аймгийн Скватар сумын аймгийн алдарт байж Доржин Баатрын хонгор үрэг Булган аймгийн Сэлэн сумын аймгийн алдарт байж энх хөлзийн баасан дорж байсан Эрдэнэ сугрын отгон баяр гэдэг 8 настай эрэгтэй хүүхэд унсан мордож байгаа харагдаж байна. 19 номертой тэр хамгийн урд талд ягаан хувцастай хүүхэдтэй Сэлэн аймгийн цагаан нуур сумын уяас гам болдын оюун болдын хүрэн халдсан үрэг Дарин чулууны отгон Баатар гэдэг уяас байсан мөн хөтийн бүрүү сайхан гэдэг сая их насны мөрөмж төрүүлсэн хүүхэд унсан мордсон байгаа харагдаж байна. За соёлонгийн уралдаан бол одоо шимтэй сайхан уралдаан болох нэ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяас Пичагийн дэлгэр сайхны халдсан үрээ бол энэ Дорнод аймгийн Цагаан уус сумын харьяат Монгол улсын алдарт уяас Хүнсэнгийн ан чулууны унаган тамхтай үрээ мордсон байгаа харагдж байна. За 99 номертой Увс аймгийн Зүүн хангас сумын Тав сүрэнгийн ансгүй хээр үрэг Дойд дөржин хишиг баяр уяач байсан. За энэ бол одоо Хинти аймгийн Дэлгэр хаан сумын баяр наадмын хязаалан үрээ өнгөрсөн жил Түрүү магнат дурдаад сая Түвэнгийн Баян чандман сумуусган байгуулагчсан 90 жилийн оён баяр наадам мөн Түрүү магнат дурдсан хээр үрээ 99 номертой энд мордоод явж байгаа харагдаж байна. За Сэлэнгийн бөхчүүд бол одоо энэ жил одоо Сэлэн аймгаас бас улс аймгийн арслан Сэлэн аймгийн цагаан нуур сумаас одоо аймгийн арслан султай бөх төрөн гарсан байгаа. Сэлэн аймаг байгуулагчны оюун их баяр наадамд энэ жил урам их зориг төвчээр сорин барилдаж аймгийн арслан хэмээх эрхэм цолны эзэн болсон Сэлэн аймгийн цагаан нуур сумын харьяат аймгийн зан оргил Баатар Сэлэн аймгийн баяр наадам төрүүлж аймгийн арслан сул урдсан. За ингээд Сэлэн аймгийн цагаан нуурчууд Даян аврагтай аймгийн арслантай энэ жил одоо сайхан наадаж хурдан чандас түлэг мордын уралдаан чандас сорог соёлонгууд 17 км-ийн алсаас ирэхэд бэлэн болсон нойлоод одоо сайхан харуулъя. За ингээд өнөөдрийн хурдан чандас соёлонгийн уралдаан чандас сорог хүлэг морд гарааныхаа алтан зурхай дээр игнэж байгаа мөчийг манай зураглаачийн дорнд харуулж байна. Сэлэн аймгийн Скватар хот одоо тэр задлалд одоо сайхан харагдаж байгаа байна. За өнөөдөр хурдан чандас түлэг мордын уралдааныг Сэлэн аймгийн Хүнс хөдөө жухын газрын дарга Бадарчин мөнхтөр тэргүүтээ Буган халуун ажны морин спорт уяачтай холбооны тэргүүн аймгийн алдарт уяач Гаршаавын Бямба Сэлэн аймгийн Буган халуун ажны морин спорт уяачтай холбооны тэргүүлэгч шишүүн аймгийн алдарт уяач Миегийн удмандаг тэргүүтээ хүмүүс өнөөдрийн энэхүү наадмын зохион байгуулж хурдан чандас түлэг мордын уралдаан гарааныхаа зурхай дээр сэрэг хэд бэлэн боллоо. За дорооны дүрсэн дээрээс одоо та бүхэндээ одоо мордыг төхөөрөмжний хараар оруулсан байгааг одоо сайхан харуулж байна. За алтан шаргал Тарайн тэнгис долгисон Сэлэнгийн шаргал намар бол одоо Монгол улс эх орны маань нийгмийн эдийн голлог салбар болсон хөдөө жухын салбар тэд дундаа тариалан эрхлэлтийг дэмжих салбарын хамт олон бол Сэлэн нутгаас одоо олон сайхан Монгол улсын хөдөлмөрийн Баатар мардаан тэргүүтээ олон сайхан 10 тариаланч за бо Монгол улсын Сэлэн аймгийн сайхан сумын номгон тусганы байж аймгийн алдарт байж Булдан анган бол Монгол улсын авиат механикжуулагч цолоор 17 дугаар жарны 70 жилийн сар шинийн босгон дээр одоо бас шагнуулсан. За ирэхэд үлэн болсон морд гарааныхаа төхөөрөмжн дээр игнэлээ. Уухэ Сэлэн аймгийн зохион байгуулсан Монгол улсын 80 авраг султны медаль наадмын хурдан чандас дотоо соёлонгийн уралдаан гарааныхаа зурхай дээр сэргэлээ. 55 номертой сайхан хүрэн дээр түрээ хамгийн наадалдан гараад ирсэн байна. Сэлэн аймгийн Баруун сумын Батбатын Баатрын хурдан өрөөрэй Батсангийн сэргэлэн баяр гэдэг хүүхэд улсан өнгөрсөн жил аймгийнхан баяр наадам Түрүү магнат урдасан өрөөрэй гараад ирсэн байна. Сэлэн аймгийн харьяат аймгийн алдарт уяас Доржин Баатрын хурдан хонгор үрээ хурдан чандас соёлонгийн уралдааныг өнгөлөөд гарч ирсэн бол буруу талд нь Сэлэн аймгийн цагаан нуур сумын Амболтын оюун болдын хурдан хүрэн алдсан үрээг мөн хөтөн бүрэн сайхан гэдэг уяаж байсан уралдаан хүүхэд улс өнөөдрийн хурдан чандас соёлонгийн уралдааны өнгөн дээр гарч ирсэн хоёулаа одоо жаахан хүнд ирж байна.
Улам аймгийн Сэлэн сумын аймгийн алдарт байж энэ хөлцийн баасан дөржин үлсэн Сэлэн аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт байж Доржин Баатрын хурдан хонгороо аман үзүүн дээр гарч ирсэн бол өнгөн дээр нь ягаан цамцтай хүүхэд болсон Сэлэн аймгийн Цагаан Нуур сумын уяаж Гамбултын уян болтын хурдан хөрөн хаалц ураг Дарин чөлөөний Утган Баатар гэдэг уяаж ирсэн ойр төрөө хурдан жиндас соёлонгийн уралдааны үзүүрийн соёлонгоос урайхан сайхан гараад ирсэн байгаа харагдлаа. За хурдан жиндас соёлонгийн уралдааны 3-4 дээр байгаа сайхан дэлтийн хонгороо явал Хөвсгөл аймгийн Дараатан сумын уяаж Сүхбаатарын Батбаярын хурдан хонгороо Хүрүүнэмийн бүрүү давг гэдэг хүүхэд болсон сая Хөвсгөл аймгийн Маяр наадам 6 турдалсан. Залангой хотны наадам гэж болсон тэр наадам 4 магнаа турдалсан. Бүрүүнэмийн бүрүү давг гэдэг хүүхэд болсон өнөөдөр хурдан жиндас соёлонгийн уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдлаа. Хурдан жиндас соёлонгийн уралдааны хамгийн надлаар нь 60 хэдэн номерт өмөрдсөн байгаа. Сэлэн аймгийн сайхан сумын уяаж Эрдэнийн Баттулгын хурдан алтар үрэг Мегмарын баасан сүрэн гэдэг 12 настай эрэгтэй хүүхэд болсон хурдан жиндас соёлонгийн уралдааны үзүүрийн 4-5 дээр гарч ирсэн байгаа харагдлаа. За жаахан өртөө олгоорой. 80 номерт ногоон өвстэй хүүхэдтэй Сэлэн аймгийн Алтанбудаг сумын аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зөрөгт Баатрын хурдан хэр үрэг Шин баярын Инх Мэнд гэдэг хүүхэд унсан байна. Сэлэн аймгийн Зүүнбүрэн сумын уяаж Инх Төвшингийн унган адуу юм хурдан үрэ өнөөдрийн шандас хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн хэд дээр гарч ирсэн байна. За энэ арийнхын үрээнүүтээ сайхан зэрэгцээ дуршлаад байна. 12 номерт улаан өвстэй хүүхэд унсан Сэлэн аймгийн Ушаад сумын харьяат аймгийн алдарт байж Эрдэнийн Болд Баатрын хурдан ягаавраг Бэмбэрлийн ариун болд уйсан энд туршиж байгаа харагдаж байна. Төв аймгийн Баян Жидгэн сумын 90 жилийн ойг 2 нааданд дөрүүлсэн Увс аймгийн Зөв Хангай сумын байж Тавсрынгийн ганц сүхий хэрүүрээ энэ харагдаад өнгөрлөө. За хурдан жиндас соёлонгийн уралдааны үзүүрийн эдэн үрээний ард дээр 30 номертой Сэлэн аймгийн Ушаад сумын аймгийн алдарт байж Баянгийн Бүрүсрэнгийн хүрээ хаалц үрэг аймгийн алдарт байж Чигдэнгийн Дөмөр Баатар уйсан энэ хүрээ хаалц үрээ юм байгаа. Урд тал дээр нь 12 номертой мордсон Дархан Эрдэнэ тод байгуулагдсны 50 жилийн улсын мөсийн хурд уралдаанд 7 турлаа Дархан уул аймгийн Баяр нааданд айргийн 3 турдалсан Сэлэн аймгийн Ушаад сумын Эрдэнийн Болд Баатрын хурдан ягаа өрөө байна. За өнөөдрийн хурдан жиндас соёлонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн алдарт байж Пичагийн дэлгэр сайхны хурдан халдсан үрээ нь хамгаалтын цагаан дуулгатай хүүхэд унсан ногоон цээж нэмнэтэй хурдан халдсан үрээ юм байгаамаа. Түүний ард тал дээр нь 70 хэдэн номертой гараад ирсэн Сэлэн аймгийн Дүшиг сумын аймгийн алдарт байж Майбаатрын Маяр мандахын хурдан хуулуурыг Аюурын сумын ясрын гэдэг уяаж байсан энх хоёрын амдогдох гэдэг хүүхэд улсын энд туршиж явна. За Сэлэн аймгийн Дүшиг сумын харьяат аймгийн зам Маяр мандахын хурдан хуулуурыг хурдан жиндас соёлонгийн уралдааны 20 дээр гараад ирсэн бол түүний урд тал дээр нь Сэлэн аймгийн Сүхбаатар сумын уяаж Доржин Баатрын хурдан боруурыг Батбаярын Мегмар сүрэн уяаж байсан урд дээр нь байна. Мөрөн дээрээс нь хүүхдийн одоо нөмрөг нь хийсээд байгаа Сэлэн аймгийн Баруун Бүрэн сумын Баттутгын буян Баатрын хурдан өрөөрэ 53 номертой мордсон буруу талд нь байна. За урьдчилаад байгаарай. 40 хэдэн номертой мордсон Улаанбаатар хотын хан улд үргийн уяаж Эрдэнэ хоёрын өнөр хоёрын хурдан зэр талцсан үрэг Эрдэнэ хоёрын өнөр хоёр гэдэг хүүхэд өөрөө унсан байна. Ган хуйг дотмандагийн унган атуу хурдан халдсан үрэ буруу талд нь гарч ирсэн бол наа талд нь улаан цайж нэмнэтэй Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын уяаж Цог хүүгийн Бацаягийн хурдан хэрүүрэ хурдан жиндас соёлонгийн уралдааны үзүүр дээр байна. Захын аймаг зохион байгуулагдсан аймаг улсын мөсийн баруун мөсийн хурд уралдаанд энэ жил 8 турдалсан үрэ. За ингээд айргийн 3 дээр гараад ирсэн байгаа Хөвсгөл аймгийн Дараатан сумын уяаж Сэмжидийн ангуудаагийн одоо хурдан хөрөн үрэ энд гараад ирсэн байна. Наран гэрлийн ганц гэдэг уяаж байсан хурдан жиндас соёлонгийн уралдааны 3 дээр гараад ирсэн өнөөдөр одоо үзүүрийнхээ хэд дээр тун сайхан гараад ирсэн байна. Сэлэн аймгийн Мандас сумын харьяат аймгийн алдарт уяаж Мөнх тулгын хурдан саарлуур айргийн тав дээр гарч ирлээ. Хинти аймгийн Яргалтаан сумын харьяат аймгийн алдарт уяаж Адиагийн Наранбаатрын унган адуу болсон Сэлэн аймгийн Мандас сумын Даваадоржийн Мөнх тулгын хурдан саарлуур соёлонгийн уралдааны 3 руу орж ирлээ. Энэ жил Сэлэн аймгийн Баяр нааданд хайрагдаад Мандас сумынхан Баяр нааданд аман үзүүн дурлаад Номгон тусганы 50 жилийн ойн Баяр нааданд одоо энэ жил айраг дурдсан ийм хурдан үрэ. 80 номертой мордсон сайхан хэрүүрэ 4-5 дээр гараад ирсэн Сэлэн аймгийн Алтанбулаг сумын Мөнх Бадрахын Зөрөгт Баатрын хурдан хэрүүрэ айргийн 4 дээр гараад ирсэн бол Сэлэн аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт байж Доржин Баатрын хурдан хонгороо 6 дээр нь байна. 79 номертой мордсон Сэлэн аймгийн 90 сумын Наваан Нэмбэрлийн Эрдэнэ Баатрын хурдан алтар үрэ дэлний хийсээр одоо 7 дээр орж иж байгаа харагдлаа. За хурдан жиндас соёлонгийн уралдаанд 41 номертой мордсон Улаанбаатар хотын хан улд үргийн харьяат аймгийн алдарт уяаж Эрдэнэ хоёрын хүү өнөр хоёрын одоо хурдан зэр талцсан үрэ 11 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. 12 дээр байгаа харагдаж байна. За Сэлэн аймгийн Дүшиг сумын аймгийн алдарт байж Майбаатрын Маяр мандахын хурдан хуулуурэ энэ гараад ирсэн байгаа харагдаж байна. За хурдан жиндас соёлонгийн уралдааны үзүүрийн эдэн үрээн дээр 20 номертой мордсон Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын уяаж Цог хүүгийн Бацаягийн хурдан хэрүүрэг амар санаагийн дөмөн үлзээ уяаж байсан уршилж явна. Хөвсгөл аймгийн Жаргал сумын эмнэлгийн 90 жилийн ойг 2 нааданд төрүүлсэн Хөвсгөл аймгийн харьяат Монгол улсын алдарт уяаж Чимэд бовуугийн унган тамхтай үрээ байгаа харагдаж байна. За үзүүрийнхээ үрээтэй одоо сайхан очоо зэрэгцээ. Хөвсгөл аймгийн Дараатан сумын Сэмжидийн ангуудаагийн хөрөө үрээ аман үзүүн дээр гараад ирсэн бол айргийн 3 дээр Хөвсгөл аймгийн Дараатан сумын уяаж Сүхбаатарын Батбаярын хурдан хонгор үрээ 4 дээр Сэлэн аймгийн Мандас сумын харьяат аймгийн алдарт уяаж Даваадоржийн Мөнх тулгын хурдан саарл үрээ. За энэ Хинти аймгийн Яргалтаан сумын уяаж Адиагийн Наранбаатрын унган тамхтай үрээд Сэлэн аймгийн Зүүнбүрэн сумын уяаж Инх Төвшингийн доллар тамхтай хурдан хэрүүрээ 80 номертой айргийн 5 үрээний ард дээр 7 дээр байна. За энэ бол Сэлэн аймгийн Алтанбулаг сумын Мөнх Бадрахын Зөрөгт Баатрын хурдан хэрүүрээ Шандас хурдан соёлонгийн уралдаан гарааны хад хөрөмжин дээрээс эргээд
4 км 200 шахуу явж байгаа харагдаж байна. За тэр өхрүүдийн дотор талаар нь ороо жаахан одоо үргээхгүй болохгүй нэ. За хайргийн 5 хүрээний ард дээр 6 дээр 79 номертой садгаа дэлтэй сайхан хээр хүрээ. Сэлэн аймгийн 9 сумын Наванбэрл Эрдэнэбаатарын хурдан алтар хээр хүрээ. Шүтлэндээ Сэлэн аймгийн баяр наадад 2024 онд хайргийн 3 турталж байсан үрээтэй. За хурдан шандас соёлонгийн уралдааны үзүүрийн эдэн үрээний байр одоо баг зэргийн солигдож 43 номертой мордсон Хөвсгөл аймгийн дараалан сумын Сэмжидийн ангуудаагийн хөрүүрээ хөтөж эхэллээ. За Хөвсгөлийн 2 хүрээ Хөвсгөл аймгийн дараалан сумын Сүкатрын Батбаярын хонгор хүрээ аман үзүүн дараагууд аймгийн алдарт байж 5 өдрийн хөгжлөлтийн хурдан сар дүрээ 3 руу очиад нийсэн байна. За хурдан шандас соёлонгийн уралдааны айргийн 4-5 дээр орж иж байгаа Сэлэн аймгийн Баянгол сумын уяас Багсангийн Балжинымын хурдан хэрүүрэг Магсрын амар заяа яж байсан үрцүүрдүгэ орж ирж байна. Энэ жил аймгийнхан баяр наадад 2026 Сэлэн аймгийн баяр наадад айргийн 3 дурлаа Сэлэн аймгийн Түшиг сумын баяр наадад Төрөө маграа дуртаасан хурдан хэрүүрээ 4 дээр байна. Засмал дэлтэй сайхан хэрүүрээ өнөөдөр хурдан шандас соёлонгийн уралдааны 4 рүү орж ирсэн байна. За арын хэдэн үрээн дээр тэр цэнгэр замтай хүүхэдтэй хамгийн цаатлын хонгор үрээ өнөө аймгийн алдарт байж Доржин Баатрын хонгор үрээ. За түүний ардал дээр 30 хэдэн номертой сайхан хул үрээ гараад ирсэн байна. Жаахан уршлаарай. За өнөөдөр энэ Сэлэн аймгийн Жавтан сумын уяас Аз хүүгийн бэлгүүний сартай хонгор үрэг аймгийн алдарт уяас Гамболтын гамдогс үйсэн Наранбаатрын Нэмүүлэн гэдэг хүүхэд ууршилж байна. Дархан аймгийн уяас Оюнбаатар гэдэг хүний оногн адуу Сэлэн аймгийн Жавтан сумын уяас Аз хүүгийн бэлгүүний хурдан хонгор үрээ хурдан шандас соёлонгийн уралдааны үзүүрийн хэдийн ард дээр гараад ирсэн байгаа харагдлаа. За өнөөдөр ч одоо соёлонгийн уралдааны үзүүрийн мөр цайхан түргэнхэн байна. За сайхан модон дотор одоо гоёхан зургийн юм шиг байгаль дээр одоо өнөөдөр уралдаж байна да. За Хөвсгөлийн 2 үрээ өнгөн дээрээ Тариалан сумын Сэмжидийн ангуудаагийн хурдан хөрүүрээ өнгөцсөн уруу талтан дэшээ тэрлээтэй Сэлэн аймгийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сүкатрын Батбаярын хурдан хонгор үрээ айргийн 3 дээр Сэлэн аймгийн Мандал сумын уяас Даваа дөржин мөнгөлгийн хурдан Саарал үрээ айргийн 3 дээр байгаа. За хамгийн буруу талаар дэлтэй хээр үрээ 4 дээр орж ирлээ. Сэлэн аймгийн 9 сумын уяас Наванбэрл Эрдэнэбаатарын хурдан алтар үрээ Эрдэнэтийн Батлгэр гэдэг хүүхэд болсон Сэлэн аймгийн баяр наадад шүтлүүр айргийн 4 турталж байсан хээр үрээ 4 дээр байна. За харшаа суугаад арай камерыг жаахан харуулъя да. За өнөөдрийн баяр наадад 54 номертой мордсон Сэлэн аймгийн сайхан сумын уяас Эрдэнийн Батлгын хурдан алтар үрэг Мегмрийн Баасан сүрэн гэдэг хүүхэд улсын айргийн 5 руу орж ирж байна. За хаад аршаад суугаад арай хавраануудыг харуулъя. За өнөөдрийн баяр наадад 38 номертой хамгийн наадлаар гараад ирсэн байгаа Сэлэн аймгийн 9 сумын уяас Батчулууны цогтгөрлийн хурдан хээр үрээ байна. Тааганда Төв аймгийн 100 жилийн оёг баяр наадад аман үзүүн дурдалж байсан ган үеийн алтан сүг яачин үе зурлаж байгаа үрээтэй. За өнөөдрийн баяр наадмын шандас туртан соёлонгийн уралдааны үзүүрийн 11 үрээ тэр явчлаа. За 12 дээр нь 50 номертой мордсон Сэлэн аймгийн Харьяат аймгийн алдарт уяас Гамболтын гандогсын байсан Хус Жавтан сумын уяас Аз хүүгийн бэлгүүний сартай хонгор үрээ байна. За энэ 53 номертой энэ ард дээр байгаа дэлтэй хөрөн үрээ бол Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяас Баттогцын Буянбаатрын хурдан үрээг Батнасангийн Сэргэлэн баяр гэдэг уяаж байсан. Энэ жил одоо аймгийнхан баяр наадад мөн одоо хайрыг туртаасан хурдан үрээ өнөөдөр хурдан шандас соёлонгийн уралдааны үзүүрийн хэд дээр гараад ирсэн байгаа харагдлаа. За зарим мөрд нь бол одоо ингээ бодон дотор хадуураад одоо тэр нэг үрээ гараа явчихж байгаа харагдах юм сая. За энэ хүү шандас туртан соёлонгийн уралдаан гарааныхаа төхөөрөмжөнд сэргээд 6-400 явцсан байгаа харагдаж байна. За 6 км 400 явлаа. Үзүүрийн үрээнүүд одоо жаахан зайтайхан байгаа харагдаж байна. За энэ яга уцтай хүүхэдтэй 78 номертой сайхан хээр үрээ энд одоо харагдаж байна. Энэ бол одоо Сэлэн аймгийн Түшиг сумын Харьяат аймгийн алдарт уяас аймгийн зан Майбаатрын баяр бантгийн одоо хурдан хул үрээ. Энэ хоёрын гамдогт гэдэг хүүхэд болсон. За саран дэвсгэртэй одоо хэвтэй шандам намагтай сайхан хул үрээ бол аймгийн зан баяр мант 2009 онд Монгол улсад атар газар эзэмсний 50 жилийн улсын аврын бүсийн уралдаан соёлон хайрмаран Төрөө магнаа турдлуулж байсан уяачаа. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяас би чагийн дэлгэр сайхны хурдан халдсан үрээ гараад иржээ. Дундгой аймгийн дэрэн тогтоор Дундгой аймгийн дэрэн сумын Монгол улсын алдарт уяас Гүрвэзрийн Батэрдний үеж хурлуулж байгаа Монгол улсын алдарт уяас Цагаан овгийн тогтоор Хүнсэнгийн ан чулууны үеж хурлуулж байгаа одоо хурдан халдсан үрээ гараад ирсэн байна. За энэ улаан цамцтай хүүхэдтэй халдсан үрээ бол Улаанбаатарын хан уул дүүргийн уяас Эрдэнэ 94 хурдан зэр талцсан үрээ байна. За өнөр хоёр өөрөө унчсан энэ уралдаж байгаа харагдаж байх энэ том баг хүүн байна. За хурдан шандас соёлонгийн уралдааны нэг 10 жаахан гарнадаар уршилж байгаа. Энэний ард дээр 20 номертой сайхан алтар үрээ бол Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Цогхүүгийн Бацаагийн хурдан хээр үрээ амар санаагийн дөмөлзөө гэж улсын бүсийн хурд уралдаанд хурдан алдсан газаргаа 2 хайрыг тулсан уяаж байсан. Энэ жил Завхан аймагт тусан Баруун бүсийн хурднаад 8 турталсан үрээ энэ орж иж байгаа харагдаж байна. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Пичагийн дэлгэр сайхны хурдан халдсан үрээ 19 номертой мордсон Сэлэн аймгийн Цагаан нур сумын Гамболтын оюун болтой хурдан үрээ халдсан үрээг мөн хотын Мөрөв сайхан гэдэг уяаж уралдаан хүүхэд унж уралдаж байгаа. За ингээд уршилъя. Засмал замны хавтгаар одоо тулж ирлээ да 7 км 600 шахуу яваад хурдан шандас соёлонгийн уралдааны түрүү чимэрд Засмал зам руугаа одоо давах гэж байна. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн алдарт байж Пичагийн дэлгэр сайхны хурдан халдсан үрээ бол Дорнот аймгийн Цагаан улс сумын Монгол улсын алдарт байж Хүнсэнгийн ан чулууны унган аймаг үсийн надад олон дөрүүж яригдсан хурдан үрээтэй.
За ингээд урдлаад үржлээд үзүүрийнхээ мордыг одоо сайхан харуулъя. За 50 номертой хулуураа тархины хэдэн үрээний гар дээр 16 дээр гарч ирсэн байна. Сэлэн аймгийн Жогтон сумын Азхүүгийн бэлгүүний сартай хонгор үрэг аймгийн алдарт байж Гамболтын ган тогсгож их хур дурлалд Цэнгэлгуан хөрөн морийг одоо улсын их хур дурлалд айргийн 3 дурлуулж байсан улс их хурд. За бүсийн хадамгад одоо бүгдэнд нь морин харигдуулсан ийм одоо сайн уяачаа. За 19 номертой хөрөн үрээ өнгөнд их хурлаа. Сэлэн аймгийн цагаан нур сумын Гамболтын аюун болтой хурдан хүрэн халдсан үрээ. За дарин жилдөөний Отгон Баатар гэдэг уу яаж байсан мөн Путин бүрүү сайхан гэдэг уралдаан хүүхэд улсын энд одоо уршиж харагдаж байна. За өнөөдрийн баяр наадмын хурдан чондо соёлонгийн уралдааны 18-р яваа өрөөнөдөг харуултаа аймгийн зам аяа отрын баяр мандгийн хурдан хулуурэ. За энэ аймгийн алдарт Азхүүгийн бэлгүүний хонгор үрээ хоёрын дуршилж явна. За үзүүр засмал зам даваад гараад ирсэн. За үзүүрийн хамар дээр одоо жаахан төрж одоо харуулъя. Хурдан чандад соёлонгийн уралдаан 17 км-с эргээд 8 км гараа явцсан. Зам томдлоо 50 хөлдөө орж ирсэн. За одоо 7 км яваад одоо барайнд орох юм байгаамаа. За энэ Сэлэн аймгийн Алтан модон сумын Мөнх Өдрхийн дөрөв баатрын хурдан хээр үрээнд уршилж харагдлаа. Аймгийн алдарт байж Бицгийн дэлгэр сайхны хурдан халц үрээ 20 номертой мордсон Өвсгөл аймгийн Алаг эрдэнэ сумын Цогхүүгийн Бацаагийн хээр үрээ 3. За энэ бол одоо Төв аймгийн Баян Ангаа сумын уугуул Улаанбаатарын ан үлдүргийн уяас Эрдэнэ хоёрын өнөр хоёрын одоо хурдан халдсан үрээ. За ган хүийг дутмандагийн унган адуун хурдан үрээ соёлонгийн уралдааны үзүүрийн 10 үрээний ард дээр гараад ирсэн. За үзүүрт 8 үрээ энэ 9 төр юван байж шүү. За Сэлэн аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт байж Доржин Баатрын хурдан хонгор үрээ бол Монгол улсын дутмандаа байж Хадваасангийн Баатарны унган адуу. За энэ 8 дээр яваад байгаа юм байна. За үзүүрийнхээ эд үрээтэй сэргсэн. Хинти аймгийн Жаргалтаан сумын уяач Адьягийн Наран Баатрын унган адуу Сэлэн аймгийн Мандал сумын аймгийн алдарт уяас даваа дөржийн мөнгө тулгын хурдан саардурыг Баттулгын наран хүү гэдэг хүүхэд улсын өнгөлж юмнаа. За энэ жил одоо 3 мордод гурвууланд найрагдаад өрөөдөө. За аман үзүүн дээр хөвсгөлийн хөрүүрээ аман үзүүн дээр Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сэнгчдийн ангуудаагийн хурдан хөрөөрөг наран гэрлийн ганц гуйсан. Энэ жил Хөвсгөл аймгийн баяр наадмын түрүү соёолон аман үзүүн дээр гараад ирсэн байна. За Эрдэнэ хоёрын өнөр хоёрын хурдан халз өрөө аймгийн алдарт байж Доржин Баатрын хонгор үрээ 2 байна. За 54 номертой өнгөн дурлалаад байсан хээр үрээ үзүүрийн 6 өрөөнөөс яхан үлдлээ. Сэлэн аймгийн Баян улс сумын Басангийн Балжинымын хурдан хээр үрээ Эрдэнэтийн инх 2 гэдэг хүүхэд улсын Түшиг сумын баяр наадмын энэ жил одоо түрүү магнат дуртаад Сэлэн аймгийн баяр наадмын 3 дуртаасан хээр үрээ байна. За үзүүрийн 6 өрэөнийхээ хөтлөгийг нэг одоо харуулъя. Хонгор үрээ аман үзүүн дээр очиод нийллээ. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Сүхбаатарын Батбаярын хурдан хонгор үрээ Бүрүүниймийн бүрүү давг гэдэг хүүхэд улсын энэ алунгоотны одоо наадам гэж одоо зохион байгуулагдаа тэр наадам түрүү магнат дурлаад Хөвсгөл аймгийн баяр наадам 6 дуртаасан хурдан хонгор үрээ. Хос сууцай тамхтай сайхан хонгор үрээ доор нь саран дэвсгэртэй гал тамхтай юм уу да. За өнөөдрийн баяр наадам ингээ Сэлэн аймгийн Мандал сумаас Монгол улсын начин төрөн гарсан Монгол улсын начин Хангаан наран баярын цолны медаль наадамд одоо Сэлэн аймгийн Мандал сумын уяас даваа дөржийн мөнгө тулгын саар дураа хөтөлсөн 12 номертой мордсон энэ жил Орхон аймгийн Эрдэнэ дотын 50 жилийн Хангаан бүсийн нэжиг наадманд 7 дурдал Дархан уул аймгийн баяр наадманд 3 дурдсан аймгийн алдарт уяас Дэмбэрлийн ариун болдын үлсэн Сэлэн аймгийн Ушаад сумын Эрдэнийн Болдбаатрын хурдан ягаа үрэг Дархан бэлэг гэдэг хүүхэд улсын айргийн тав руу орж ирж байна. За ер нь одоо соёлонгийн уралдааны үзүүрийн эд үрээ шимтээхэн байна. За Сэлэн аймгийн Ерөө сумын Харьяат аймгийн залуу уяач Батчулууны цогтөрлөлийн одоо хурдан хулуурын айргийн тав дээр ороод ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Төв аймгийн 100 жилийн Богдхан уулын аймгийн 100 жилийн баяр наадманд дааганда аман үзүүн дурдж байсан хурдан үрээ өнөөдөр нэлээд дэхэн тал гараад ирсэн уршиж байгаа харагдаж байна. За үзүүрийн дөрөв дээр одоо очиад нийсэн үзүүрийн тав дээр очиад нийсэн байгаа байна. За энэ өдрийн баяр наадмын хурдан чондо соёлонгийн уралдааны үзүүрийн морд нэг 40 жоохон үл илэг гарантай яваад байгаа харагдаж байна шүү. За 10 км 200 явлаа 17-оос хэрэгсэн. За 16-аас хэрэгсэн 10 км 300 явж байгаа харагдаж байна. Хурдан чондо соёлонгийн уралдааныг Сэлэн аймгийн Мандал сумын уяас даваа дөржийн мөнгө тулгын хурдан саар дураа хөтөлсөн байна. За Хөвсгөлийн 2 үрээ аман хөзөө айргийн 3 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын уяас Батчулууны цогтөрлөлийн хурдан хээр үрээ айргийн 4 дээр Эрдэнэгийн Болдбаатрын одоо хурдан бор үрээ айргийн тав дээр ороод ирсэн. Сэлэн аймгийн Ушаад сумын аймгийн алдарт уяас Дэмбэрлийн ариун болдоо исэн байна. За энэ өдрийн баяр наадманд бол загал бар соёлон ер нь тун сайхан мордож өнөөдрийн баяр наадмын хурдан чондо соёлонгийн уралдааны үзүүрийн тавын ард давтаар гараад ирсэн байгаа. За 6 дээр нь байгаа судгаа талтай сайхан хээр үрээ бол Сэлэн аймгийн Ерөө сумын Наван Дэмбэрлийн Эрдэнэ Баатрын хурдан хээр үрээ 6 дээр гарч ирсэн байгаа. За Наван Дэмбэрлийн Эрдэнэ Баатрын хээр үрээний ард дээр аймгийн баяр наадманд өнөө жил 3 дурдсан хээр үрээг хуулаад одоо аваачлаа. За 54 номертэй мордсон Сэлэн аймгийн Баян сумын уяас Басангийн Балжинымын хурдан хээр үрээг Магсрын амар заяа яаж байсан 7 дээр байна. За үзүүрийн 7 үрээ 8 үрээ ингээд тасарч байгаа юм байна. 41 номертой мордсон 8 дээр байгаа Улаанбаатарын ан улдургийн Эрдэнэ хоёрын өнөр хоёрын зэр талцсан үрээ. За 8 дээр очиод нийлсэндээ үзүүрийн 5 үрээний ард дээр 3 үрээ одоо бөөн байгаа харагдаж байна. За ингээд аршаа нэг суугаад харуулвал одоо амжих болов. За нэг суугаад одоо академик харуулъя да. За ингээд үзүүрийн 8 үрээ нэ.
За алин ч харагдаж түрүүлж магадгүй л одоо байр байцтай явж байгаа харагдаж байна да. Хурдан Шандас соёлонгийн уралдааны үзүүрийн 8 үрээ. За энэ хүү нэвтрүүлгийг NTV телевизийн уран бүтээч хамт олон Монгол эх орон даяар шууд дамжуулан үзүүлж морь хүүхэд хоёр зам цагаан сайхан уралдсан Монгол наадмын нэгэн үлгэрүүлж Монгол улсын даян авраг Монгол улсын ачин султан аймгийн алдарт байж элдвчрийн эрен болд Монгол улсын шагаан харвааны багийн төрөл төрүүлсэн. За ингээд дорооны дүрсээр харуулж байхад энэ 8 ийм хол тасарсан биш үү хөөе. За манай найруулагчийн дорооны дүрснээс бол одоо арын үрээнүүд их хол байгаа нь одоо анзаарагдсан харагдлаа. За ингээд энэ 8-ыг нэг халтхан харуулж за тэгээд одоо барайны зурхаар үргэлжлэе да. За ингээд энэ хэдэн үрээг одоо сайхан харуулаа тэгээд үргэлжлэе юу. За энэ 3 үрээ орж иж байгаа харагдаж байна. За яваад гураа. Сэлэн аймгийн Дөшиг сумын харьяат аймгийн алдарт бивж яваарай. Майбаатарын баяр мандахын хурдан хуулуураа 9 дээр орж иж байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр нааданд 10 дээр хамгийн задлаар нь орж ирсэн Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сумын Цогхүүгийн Бацаагийн хурдан алтар үрээ байна. За Монгол улсын алдарт бай Чимэд уугийн унган тамхтай энэ Завхан аймаг тусан баруун бүсийн хурд наад 8 дурдсан Жаргалан сумын эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн оюун хоёр наадан дөрөв мэгнэ дурдсан үрээ. Ард дээр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат аймгийн алдарт бай Пичагийн дэлгэр сайхны хурдан хадсан үрээ. Монгол улсын алдарт бай Үнсэнгийн ганцлооны унган атуу хурдан Шандас соёлонгийн уралдааны за үзүүрийнхээ хэдүүрээ очиж нийлъё. Сэлэн аймгийн Дөшиг сумын аймгийн алдарт байж Майбаатарын баяр мандахын хуулуурын Төв аймгийн Цээл сумын улсын алдарт байж Бүрийн баярын тамхтай адилхан тамхтай ийм үрээ байгаа харагдаж байна. За ингээд хурдан Шандас соёлонгийн уралдааны үзүүрийн 8 үрээний ард дээр гарч ирсэн хэдэн үрээг одоо сайхан харуулж байна. За өнөөдрийн хурдан Шандас соёлонгийн уралдааны үзүүрийн 8 үрээ харагдлаа. Сая үзүүрийн 8 үрээний ард дээр ява 9 10 11 3 үрээ энэ байна. За 8-аас одоо нэг нь одоо жаахан үлдэс хийж байгаа юм болоо да. Сэлэн аймгийн Баян улс сумын харьяат аймгийн алдарт байс Басангийн Балжин нэмийн хурдан хээр үрээг Эрдэнэтийн анх хоёр гэдэг хүүхэд урсан энэ жил Дөшиг сумын баяр нааданд төрүүлээд Сэлэн аймгийн баяр нааданд айргийн 3 дуртасаа хээр үрээ. За энэ дэлгэснээ харагдаж байгаа Сэлэн Наван Дамбирлын Эрдэнэбаатарын хурдан алтар үрээ жаахан аршижээ 2024 онд Сэлэн аймгийн баяр нааданд шүтлүүрээ айргийн 3 дурдалж байсан да. За тэгвэл одоо өнөөдөр хурдан Шандас соёлонгийн уралдаанд үзүүрийн 8 үрээ та жаахан тасарч байгаа жаахан аршиллаа. Хитэр хийх болон За Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын харьяат Монгол улсын ачин нэмсрэнгийн амгалан Баатар шавын одоо бас ирсэн байгаа харагдана те. За ингээд үзүүр дурлаад байсан хонгор үрээ жаахан аршилдаа. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын үеч Сүхбаатарын Батбагийн хурдан хонгор үрээ жаахан аршилсан байгаа харагдаж байна. За үзүүрийнхээ өрөөнүүдийг очиж харуулъя. Сэлэн аймгийн Баян улс сумын Басангийн Балжин нэмийн хурдан хээр үрээ Шандас хурдан соёлонгийн уралдааны 6 дээр юм шиг байна. Үзүүр 4 үрээ тасарсан. За хайргийн 5 дээр нь Улаанбаатар хотын хан удургийн үеч Эрдэнэ хоёрын өнөр хоёрын хурдан халдсан үрээ. За энэ Сүхбаатар аймгийн Халдсан сумын 100 жилийн ойд айраг турталсан үрээтэй. За ингээд соёлонгийн уралдааны үзүүрийн 4 үрээний 5 үрээний ардаар 6 дээр яваад байгаа юм да. За үзүүрийн 5-ыг очоод нэг харуулъя. Үзүүрийн 4. За 4 үрээ жаахан зүдгийхэл салтсан байгаа. Айргийн 5 дээр Эрдэнэ хоёрын өнөр хоёрын хурдан халдсан үрээ. Урдаасаа бас хол араасаа ч хол байгаа харагдаж байна. За манай найруулагч одоо дорооны дүрснээс одоо зайг нь түр одоо нэлээд сайн харуулсан та бүхэнд. За ингээд хурдан Шандас соёлонгийн уралдааны үзүүрийн мордыг одоо сайхан харуулъя. За энэ өдрийн баяр нааданд Сэлэн аймгийн Ерөө сумын харьяат Батчулууны цогтгорлын одоо хурдан хулан хээр үрээ айргийн 4 дээр гараад ирсэн байна. Энэ мөн Дорнот аймгийн Цагаан Овоо сумын харьяат Монгол улсын алдарт уяач Гүнсэнгийн ган чулууны унган адуу. За Монгол улсын алдарт байс ган хуйгийн алтан сүг уяас болгон тааруулдаг хурдан ажнээ. Сэлэн аймгийн Ерөө сумын уугуул Батчулууны цогтгорл буюу Шилэн цогоог хээр гэдэг үрэг Дорж дэрмийн Телбүн гэдэг хүүхэд улсан байна. Баян жанамны 90 жилийн ой сая аман үзүүж байгаа харагдсан Сэлэн аймгийн Буган тусганы 100 жилийн ой хоёр нааданд Буган сумын 100 жил 7 дурдсан. За энэ бол одоо Жаргалантайхаа нааданд төрүүлсэн дааганда Төв аймгийн 90 жилийн 100 жилийн ой хоёр нааданд аман үзүүн дурдсан. Буруу талд нь байгаа Сэлэн аймгийн Ушаад сумын Дамбирлын ариун болдын байсан Ушаад сумын байж Эрдэнийн Балбаатарын ягаа үрээ. За Хөвсгөлийн хөр үрээ 3 дээр аман үзүүн дээр байна. Дарайлан сумын байж Сэмжидийн ангуудаагийн хурдан хөр үрээ. За ингээд Сэлэн аймгийн Мандас сумын аймгийн алдарт байс Даваадоржийн мөнгөлгийн хурдан саарл үрээ бол Хинтээ аймгийн Жаргалтаан сумын байж Адиагийн Наранбаатар гэдэг хүний унган атуу хурдан саарл үрээ өнөөдрийн баяр наадмын соёлонгийн уралдааны хөтлөө туршилж явнаа. За ер нь бол одоо үзүүрийн 4 уралдаан сонирхолтойхон уралдаан болох нь дээ. За саарл үрээ бол одоо ер нь соёлонгийн уралдааны хөтлөлсөн. За Сэлэн аймгийн Мандас сумаас 3 соёлон улсын баяр нааданд Сэлэн аймгийн Баян улс сумаас 3 соёлон жил дараалан төрүүлж байсан 1989-91 онуудын улсын их баяр нааданд Монгол улсын алдарт байж Дулмын хорлоотойгийн хурдан хүрэн соёлон Сэлэн аймгийн Баян улс сумын инх тайвны бор соёлон гэж төрүүлж байсан байх шүү. За ингээд үзүүрийн саарл үрээтэй гэж жаахан зэрэгцээ. Жаахан илүү грамаар болоод явъя. За ингээд Сэлэн аймгийн Мандас сумын харьяат аймгийн алдарт байс Даваадоржийн мөнгөлөг энэ өдөр саарл үрээгээ сайхан мордуулжээ. За арын 3 үрээг авчираад нийлүүлээ.
За 93 үрээг одоо хөдөлгөөн туналцуулаад Саарал үрээний ард дээр очираад нийлүүлж байгаа харагдаж байна. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын бай Сэмжидийн ангуудаагийн хурдан үрээг Даваадржийн ганц гэдэг уугууд улсан аман үзүүн дээр сайхан жолоог натгаад дардсан Саарал үрээ нэлээ хараатайгаа тамиртайхан дарган талдаа уралдсан юм байна өнөөдрийн наатанд. За энэ жилийн хувьд бол одоо Саарал үрээ хурдан байгаа. Энэ аман үзүүний хөр үрээ энэ Хөвсгөл аймгийн баяр наатан түрүү магнаа дуртасан Сэмжидийн ангуудаагийн хөр үрээ. За Айргийн 3 дээр нь бол Монгол улсын алдарт байж ган хуйгийн алтан сүхийн уж хурлуулж байгаа хурдан Батчулууны цогтгорлын одоо хурдан Хээр үрээ Айргийн 3 дээр за буруу талд нь Эрдэнэ Молдбаатарын загад үрээ 4 дээр байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын арын мордыг одоо харуулахын эцгүй хол тасарчлаа та. За барай үндсэндээ 1 км 400 м үлдэж байгаа юм байна. 15 явцсан байна. 15 гарантай явцсан байгаа харагдаж байна. Хурдан Шандас соёолонгийн уралдаан. За Саарал үрээн дээр ч өнөөдөр хүр үрээг аваач ятнаг тохиолдуул яадаг юм бол доо. Бас нэг жаахан одоо яг ямар шуухан байгааг нэг одоо шалгаад авал ер нь яадаг юм бол доо. Өнөөдрийн баяр наадмын одоо Хурдан Шандаста соёолонгийн уралдааны үзүүрийн 4 үрээ. За Саарал үрээний ард дээр 13 үрээг аваачаад нийлүүллээ. Хурдан Шандас соёолонгийн уралдаанд Даваадржийн мөгдөлгийн Хурдан Саарал үрээний ард дээр Сэмжидийн ангуудаагийн хөр үрээ. Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Батчулууны цогтгорлын хол хээр үрээг наадлаар нь авчираа зүүдлээр нь туулууллаа. За ер нь одоо энэ өдрийн баяр наадманд одоо бас сайхан уралдаж байгаа харагдаж байна. Халдсан мөр айрагдсан. За тэгвэл одоо хээр үрээ үзүүрийн 3 дээр гарсан байна. За Саарал үрээний зүүдлээр нь орчихсон. Саарал үрээ хэр өгөөд бүтэн өгүүлүүлээд уралдчихлаа. Жаахан надад уралдсан яг байсан юм бол доо. Эрдэнэгийн Батбаатарын бороо улсын бүсийн наадманд энэ жил 7 дурдсан. За энэ 4 дээр аймгийн баяр наадмын түрүү аймгийн наадмын айрыг улсын бүсийн уралдааны 7 улсын бүсийн уралдааны аман үзүүгээд үнэхээр энэ чанартай сайхан уралдааныг одоо үзүүлж байна. За Хурдан Шандас соёолонгийн уралдаан барайнд орж ирэхэд 1 км үлдэж байгаа харагдаж байна. За арийнхаа үрийг нэг суугаад одоо харуулчаа тэгээд одоо урагшлах уу да. За амжихгүй барай чинь тэр хойно харагдаж байгаа тийм ээ. За арайч болоогүй юм байсан юм байна да. За нэг суугаад одоо арийнхаа үрийг нэг сайхан харуулъя. За өнөөдөр энэ телевизийн уран бүтээж хамт олон энэ уралдааныг Монгол эх орон даяар одоо шууд дамжуулан үзүүлж Хурдан Шандас соёолонгийн уралдаан Чандас сорих 31 үрээ 17 км-ийн алсаас эргэж уралдаад 15 км замаа ямарч байсан тууллаа. За Саарал үрийг нэг жаахан амраасан бол яах байсан бол доо 2 3 дээр жаахан дарж байгаад одоо явуулвал яах байсан бол доо. За ингээд өнөөдрийн баяр наадмын Хурдан Шандас соёолонгийн уралдааны арын үрээ за ийм хол тасарсан юм уу? За явахгүй болохгүй юм байна. За ингээд өнөөдөр үзүүрийнхэн одоо 4 үрээтэй цуг яваад барайны зурхаад орж ирэхгүй бол одоо ерөөсөө харагдхаа болж байгаа. За энэ Улаанбаатарын хан улс дүүргийн уяач Эрдэнэ 90 өнөр баярын хурдан халдсан үрээ Айргийн 5 дээр яваад байгаа юм байна шүү. За ингээд одоо Хурдан Шандас соёолонгийн уралдааны үзүүрийн үрээг. За энэ дорооны дүрсээр одоо сайн тодорхой харагдаж байна да. За үзүүрийн 4-ийн за тийм байна. Дэндүү хол тасарсан байгаа юм байна шүү. Дөрвөн соёолон бол одоо үнэхээр хол тасарсан байгаа харагдаж байна. За манай найруулагчийн дорооны дүрснээс та бүхэнд харуулж байна. Хурдан Шандас соёолонгийн уралдааны үзүүрийн хэдийг одоо сайхан харуулж байна. За энэ ардны ява өрөөнүүд бол одоо дэндүү хол тасарсан байна гэдгийг бол сайхан харууллаа. За ингээд Сэлэн аймгийн Сүхбаатар хот сайхан налайс харагдаж байна да өнөөдөр. За өнөөдрийн баяр наадмын Хурдан Шандас соёолонгийн уралдааны түрүү Сэлэн аймгаас тодорхой, Хөвсгөл аймгаас тодорхой гэдгийг одоо хэдхэн мөчийн дараа бүгдээрээ хамтаа харцгаая. За дөрвөн соёолон бол хараа хараанд одоо нэлээд хол тасарсан байгаа харагдаж байна. Хөвсгөл аймгийн Дарайлан сумын уяа Сэмжидийн ангуудаагийн хөр үрээ аман үзүүн дээр байсан. За Батчулууны цогтгорлын хурдан хээр үрээг бол одоо үзүүр дээр нь хөдлөгсөн байгаа. За мандайлагчийн Мацгийн ард дээр одоо дөрвөн соёолон бол одоо энэ орж ирж байгаа харагдаж байна. За энэ арын үрээнүүд одоо энэ дорооны дүрсэнд бол одоо ер нь ойр харагдахгүй юм байна. Энэ хэд бараг километр гаруй хол солдсон байгаа юм байна шүү. За зам нь одоо жаахан бэрхтээ машин дагах зам л бэрхтээ болохоос мордны уралдааны зам бол одоо ганга замтай Сэлэн аймаг ярих юм байхгүй. За ингээд Хурдан Шандас соёолонгийн уралдааны үзүүрийн 4 үрээний байр байцыг харуулж байна. За 5 үрээ ганцаараа ийм хол юм байна. За 5 үрээ арийнхаа үрээнүүдээс хол гэдэг нь одоо энэ дорооны дүрсээр одоо сайхан харагдаж байна. За ингээд баяр наадмын Хурдан Шандас соёолонгийн уралдааныг Сэлэн аймгийн Мандас сумын харьяат аймгийн алдарт уяаш Даваадржийн мөгдөлгийн Хурдан Саарал үрээ хөдөлсөөр барайны зурхаанд додод орж ирж байгаа юм байна шүү. Сэлэн аймгийн Ерөө сумын харьяат аймгийн сумын залуу алдарт уяаш Батчулууны цогтгорлын хурдан хайр үрээ аман үзүүн дээр очиод нээсэн. За Саарал үрээ одоо өнгөн дээр хэвээрээ юм шиг байна. Ийхүү Монгол улсын даян авраг баяр сайхны орхон баяр Монгол улсын ачаа хангаан наран баяр аймгийн алдарт уяаш шүтлэн төрүүлсэн элдв өчрийн ариун бол улсын наадманд одоо шагаан харвааны төрөл багаараа төрүүлсэн хэн дуу харваачдын алтан дэглэг талархал үнддэг энэ наадмын Хурдан Шандас соёолонгийн уралдааны түрүү магнайд Сэлэн аймгийн Мандас сумын харьяат аймгийн алдарт уяас Даваадржийн мөгдөлгийн Хурдан Саарал үрээ түрүү магнайд хурдлан орж наадмчин олноо байсгаж байгаа харагдаж байна. Тусан камераас харуулж баг. За ингээд зогсчих. Аман үзүүн дээр нь Сэлэн аймгийн Ерөө сумын уяас Батчулууны цогтгорлын одоо хурдан хээр үрээ аман үзүүн дурдлан орж ирлээ. Хээр үрээг наадлаар нь хөдлөглөө.
саар дүрээтэй яг 6 дээр очиод яаж уралдсан харсангүй дээ. Хөвсгөл аймгийн Дараатан сумын уяас ангуутай хөрөөрөө айргийн 3 хурдалж байна. Дөрөвт Сэлэн аймгийн Хушаат сумын уяас Эрдэнийн Болдбаатарын хурдан бороороо айргийн 4 хурдалж Наадамчин одноо байсгалаа. Ангийн алдарт байс Дэмбэрлийн Ариун болд уяас одныг харуулсан. За одоо энэ километрээс хол юм шиг байна да. За ингээд хурдан шандас соёолонгийн уралдааны түрүү магны өрөө бол одоо барайныхаа 6-ад орж ирлээ. За яг 6 дээр одоо харж чадсангүй саарлан дөрөвч шиг болох юм. За ингээд энэ өдрийн баяр наадамд цогтгөрлийн саарлан хошуу өлгсөн юм байна. Цогтгөрлийн хэрүүрээ аман үзүүн дурлаад ангуудаагийн сэмжлийн ангуудаагийн хөрүүрээ 3 хурдалж Сэлэн аймгийн Хушаат сумын Эрдэнийн Болдбаатарын хурдан загал дүрээ 3 загал бороороо айргийн 4 хурдалсан юм байна. За энэ 5-6-гийн өрөөнд километрээс хол зайтай одоо орж ирсэн байгаа харагдаж байна. За яг хэдэн километрээс сэргэж 17-оос сэргсэн юм байна. Яг 17-оос сэргсэн юм байна. За Сэлэн аймгийн Сүхбаатар хот, Баатар хот, Сэлэн аймгийн Сүхбаатар хот ийм гоё харагдаж байна. Монгол улсын төрийн дал Сэлэн аймгийн Сүхбаатар хот. За өнөөдрийн баяр наадмын хурдан шандас соёолонгийн уралдааны арын 2 үрээ орж ирсэн. Хээр үрээ араас орж ирсэн байгаа харагдаж байна. За хурдан шандас соёолонгийн уралдааны айргийн 5 дээр хээр үрээ хурдан орж ир. За 2 үрээ яг 6 дээр очиод одоо аль нь дийлэх нь бүгдээрээ харуулъя. За 99 номертэй хээр үрээ нөө. За энэ өдрийн баяр наадмын Увс аймгийн Зөв Онгоо сумын Лав сүрэнгийн ганц үгүй хээр үрээ айргийн 5 дурдалч шиг боллоо. Хоёулаа яг 6 дээр ойрхон орсон Увс аймгийн Зөв Онгоо сумын Лав сүрэнгийн ганц үгүй хээр үрээ дойд дөржин ишиг баяраа яаж байж Ван жилмэн нэрэн жил төрүүлгээд энд одоо айргийн 5 дурдалаа. За 7 дээр Улаанбаатар хотын хан удургийн уяас Эрдэнэ хоёрын өнөр баярын хурдан халдсан үрээ инхүү 7 дурдалж байна. 6 гарны сайхан хээр үрээ хурдаллаа. За 8 дээр Сэлэн аймгийн Дөшиг сумын Харьяат аймгийн Зан аймгийн алдарт байж Майбаатарын баяр мандалтын хурдан хуулуураа 8 хурдан орж ирж байгаа харагдаж байна. За 9 дээр Сэлэн аймгийн Баянгол сумын Басангийн Балжинмын хурдан хээр үрээ Магсрын амар заяа гэдэг уяач 9 хурдан орж ирж байгаа харагдаж байна. За 10 11-ийг оруулчаа тэгээд одоо юу вэ? За морд их суусан юм байна. Аргагүй намрын олон давхар уяаны морд бол өдөрт одоо их сууж байна. 3-аас 4 үрэлдсэн морд одоо давхар уяагаар их уралдаж байгаа учраас энэ бол одоо ийм болох нь бол одоо за энэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач аймгийн алдарт байж Пичагийн дэлгэр сайхны хурдан хүрээ халдсуураа 10 хурдан орж ирж байна. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Пичагийн дэлгэр сайхны хурдан хүрээ халдсуураа 10 хурдан орж ирлээ. За их айхтарч халуун байсангүй байгаль цаг уурал цаанаас нь одоо сайхан сэрүүхэн ийм өдөр хурдан шандас соёолонгийн уралдаан барайнд орж ирлээ. За одоо барайныхаа дурдлаар яваад одоо цаашаа яваад аргийн мөрний хашаанаас бүгдээрээ үзүүлье. За энэ өдрийн баяр наадмын хурдан шандас соёолонгийн уралдаан үнэхээр дэг журамтай сайхан уралдаан зохион байгуулагдаж морд одоо барайнд орлоо. За зээр дүрээ 11 дээр хурдан орж ирж байгаа харагдаж байна. За Монгол улсын даян авраг Монгол улсын даян авраг Эдэр залуу авраг баяр сайхны орхон баяр авраг бол одоо энэхүү нутгийн түмэн олноо цэнгүүлэн барилдаж энэхүү сайхан наадмын зохион байгуулах их үндэсийг одоо тавьсан хүн гэж хэлж болно. Монгол улсын начин Хангаа Наранбаяр улсын 105 жилийн очь хөдлөн халдсан үрээгэнд төрүүлсэн аймгийн алдарт байж Элдв очрын Ариун болд. За мөн Шаган харвааны багийн төрөлд инх төр ахлагчтай Сэлэн аймгийн баг Харваачид одоо тэргүүн барь шалгаж наадамчин олноо байсгалаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан мордын уралдааны айргийн морны хашаанаас та бүхэндээ үзүүлье. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан шандас соёолонгийн уралдаан барайнд төрүүлсэн. За ингээд энэ өдрийн баяр наадмын Сэлэн аймгийн Мандал сумын Харьяат уяач даваад орж имэгтүүд хурдан саар дүрэгэнд төрүүлэгдээ баяр хүргье. За баярлалаа. Өргөс сайхан байцгаая. Йоо би Сэлэн аймгийн Мандал сумын Харьяат сумын алдарт даваад орж имэгтлэх залуу байна. Саар дүрээ сайхан төрүүлээ. Удам өгшөл урд өмнөх амжилтыг нь одоо манай үзэгч олондоо сайхан тайлбарлахгүй байна. За миний саар дүрээ морьтой адууржүүлгийн Адэгийн Наранбаатарын найзын маань унгуурэ байгаамаа.
Энэ жил одоо цаар дүрэ умдаа үзүүлээд Сэлэнг аймгийнхаа дөрвөлөө ном сумын жилээр ороод Ер нь таны садураа баг наснд дотож ирсэн үү юу? энэ Наадлын хэзааланд манай Наранбаатар нэг уйж ирсэн юм байлээ. Над дээр бол соёл ирсэн. Тий. Ер нь өөрийнхөө хувьд энэ Сэлэнг нутагтаа урд өмнө нь Орхон баяр аваргыг бусад одоо улсын цолоо авах нь энэ төр одоо наадамд ирж оролцож байв уу? Ер нь энэ өдрийн наадмын зохион байгуулж байгаа хүмүүсийн талаар. За би ер нь аймгийнхаа наадамд бол жилд болж оролцдог. Өнөөдрийн наадам зохион байгуулалт сайтай сайхан наадам болж байна. Манай Сэлэнг сайхан нутаг даян аврагтаа боллоо. Ингээд даян аврагтаа цааш өшөө өндөр цолонд хүрэх болтугай гэж ерөөдөө. Танай сумаас ус улсын начин төрсөн тийм. Манай сумаас улсын начин Хангаан Наранбаяр гэж начинтай болсон. Хин гэдэг үг дунж уралдуулав таны мэрэг. Нархаа наашир. Баттулгын наран хүү гэж миний найзын хүүхэд байгаамаа. Тий. Та гуравт амжилт хүсье. Олон наадмаас дөрөв хайрыг аваарай. За баярлалаа. Сайхан наацгаарай. Энэ бодоолох ер нь ямар загварын хин гэдэг хүний уралсан ямар морны зурагтай бодоолох вэ? Энэ манай Баттулга найзын маань халзан борны зураг. Найз маань хийлгэж надад өгсөн бодоолох байгаамаа. Тийм ардлын унш та. Ардлын юу гэж вэ? Ирээдүйн хүлэгчд галг уяач гэж байна. Тийм манай гал уяаны нэр. Тий. За олон сайхан наадаж олон сайхан бодоологтон дээр мороо хөвлүүлээрэ. За баярлалаа. За ажилд амжилт хүсье. За ингээд өнөөдрийн баяр наадамд за морин харагдуулсанд одоо баяр хүргээ танд одоо хол нутгаас орж ирээ. За одоо өөрийгөө сайхан танилцуулахгүй та. Би Туангийн Баянцэг цумын харьяат нийслэлийн алдартай биш. Дойдэр чи хишгээр гэдэг юм байна. Энэ Увс аймгийн зүүн хангаас өмнө аймгийн алдартай яач. Хавсрынгийн насах гэж наад хоороо дүүгээ одоо. Тэр би өөрөө үйдгийг. Тэр үрээч одоо олон наадамд хайрагдаж байсан үрээ тийм ээ. Энэ жил бас хоёр Ер нь хол наадамд харагдсан. Энэ жил ч одоо Төв аймгийн Баян чандрын сумын 90 жил төрүүлээд Дундгуй аймгийн бүстэй ч 6 чад. 6. Тий. Тэгээд ирсэн. Одоо нэг улсад 40 гаргаад авах чад. Тэгээд ирсэн тий. Таны хувьд одоо энэ Сэлэнг нутагт өмнө ирж наадаж өнөөдрийн сайхан даян авраг аймгийн алдарт уяач харваачд гэдэг одоо бүх хүмүүс сайхан цолоо мэдээж байна тийм ээ. Тий, би ч одоо Сэлэнг аймагт ирж наадаж байгаа үгүй шүү дээ. Ер нь голцоо туулынхаа уртлаар нааддаг байсан. Алтан будаг. Баян цагаанда би бас нэг 2005 онд ч 2 бормороо энэ төр айгдуулж ирсэн шүү дээ. Тэгээд энэ туулынхаа уртлаар нааддаг байсан. Ер нь хоошоо нэг зүгүүлдэг. Энэ жил харин аврагыг үлдээд бас хоошоо нутагт нээж айрыг авсантай баяртай байна. За наадмаас хайрыг түрүү аваарай. За баярлалаа. За та бүхэнд их сайн ажлын амжилт хүсье. За ингээд өнөөдөр за алтан тариа уяач одоо хэр хүргэн аман хүзүүд болов баяр хүргээ наадамчууд нөргөд ажиллахгүй да. За баярлалаа. За би Төв аймгийн жаргалны гавьягийн алтан тариа гэж хүн байна. Хэр өрөөмөө сайхан аман үзүүлээ. Энэ хэр хүрээч одоо урд нь улс бүсийн наадамд ч бас хайрагдаж байсан байхаа олон уралдсан байна. Тий. Хэр өрөөмөө бүсийн аман үзүүтэй. Төв аймгийн 100 жилийн ойгоор аман үзүүлсэн байгаа. Тэгээ энэ жилийн одоо 3 баг 4 уралдчихв. Төв аймгийн жаргал төрүүлээд Баян чандрын 90 жилд аман үзүүлээд буганд долоолоод сая энэ дээрээ аман үзүүлчлээ. Энэ унгын эзэн маань Дорд аймгийн цагаан Монгол Улсын алдар Гүлсэнгийн ганц жолон гэж ахын маань уураад байгаамаа. Ер нь энэ юуны хувьд энэ жилийн одоо сайхан уралдаанууд сайхан уралдж байгаа юм байна. Танай гал энэ наадам утгалж байна. Энэ наадмын зохион байгуулж байгаа сайхан алдар хүнтэй хүмүүсийн талаар За сайхан наадам зохион болж байгаа Монгол Улсын даян авраг Орхон баяр Монгол Улсын начин шинэ начин та цаашд нь спорт өндөр амжилт хүсье. Тий. Тий. Ариун болт шүтлэн төрүүлсэн бүстөө шүтлэнгээр төрүүлсэн хүнд морин хурдан байхыг өрөөе. Тий. Алтрын нэмэн эзэн болохоор Сэлэнг аймгийн ерөө сумын шил цогоо гэж ах юм маань адуу байгаамаа. Шилэн цогоо тий. За амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн баяр наадамд хол нутгаас орж ирж үрээгээ харагдуулсан баяр хүргээ наадам Баярлалаа. За би Өвсгөл аймгийн дайрын сумын Наран гэрлийн амартай гэдэг байна. Тийм. Энэ Өвсгөл аймгийн дайрын сумын Зэнжидийн ангуудаа гэдэг өрөө манай дүүгээ. Манай дүү ганц аймгийн алдартай ганц үед уяа шойлгод харав тий.
Өмнө нь яаж урилж байсан бэ? Энэ Саяхан аймгийн бүст Игүүрийн бүст төрүүлээд дараа нь Алга эрдний дууд хойшиж хайрагдаад тэгээ дараа нь юунд Чандам өндрийн олонгой их наадамтай ч ам үзүүлээд тэгээ 4-5 хуруугаар энэ төрж сайхан харагдлаа. Тэнгид хүүхд унж урилдуу таны мэрэг. Энийг даваад орж ганц гэдэг энэ тунд дурдсан. Энэ явж. За, ганцгүй өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? Намайг Царил сумын 6 ангид зурагчтай ганц өгдөг. За. Ганц хэдэн жил мөр унж? 3 дахь жилдээ энэ. Ямар амжилт үзүүлж өв? За энэ жил бүсийн наадамд 2 зөрүүлж 8 харигдлаа. 6. За одоо 9 сарын 1-ийн ер нь боллоо да дөхлөөдөө юу бодож яхан ганцгүй? Ер нь тэгээ морноос салхахаар хэцүү гэлээ. Морноосоо салгаж байгаа болохоор жоохон дургүй л энэ. Дургүй байна. Хичээлдээ явахгүй юм чи. Мормоноос байгаад байгаа л. Өө тийм үү. Тий. За мортойгоо сайхан сургуульд очиж байж ахгүй дээ тийм ээ. Чи энэ Орхон баяр авраг энэ бөхчүүдийг энэ тэр мэдгүй юу? Хэр мэдгүй? Мэднэ. За юугаар мэдгий? Сая төрүүлсэн. Төрүүлсэн? Тэгээ улсын наадамд бөхөр төрүүлсэн. Тэр Орхон баяр аврагтай сайхан мэдчилгээ өргөж шээ. Дараагийнхаа барилдаад амжилттай барилдаараа. За амжилт хүсье. За ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Угшаат сумын уяач Эрдэнийн Болдбаатар хурдан цагаалуурыг энэ наадманд нутгийнхаа дэвжиндээ сайхан харигдуулаа. Өөрийгөө танилцуулбаа. За намайг Эрдэнийн Болдбаатар гэдэг би ч одоо унган сэлэнгийн хүүхэд тэгээд даяа баргахаа наадам зорин ганц оюутантай ирлээ тэгээд сайхан наадлаа сайхан хайр өндрөөр тавлаа. Борооч одоо аханд энэ жил 3-аар давхад Эрдэнтийн хан амрасад 8-аар давхад тэгээд давхар уяагаар ирж байна да. Энэ ариун болдолтын унгаа одоо удам өгшлийг даах сайхан дээр. Энэ миний найз Дэмэрлийн ариун бол яг унгаа одоо энэ халзан азрагын төлөө байна. Энд ч одоо аймагт 3 ам үзүүлж нэг гурвалж байгаа өрөөд. Дархан аймагт ам. Тэгсэн Дархан аймагт энэ чинь хязгаарлалт ам үзүүлсэн. Энэ сэлэнгэд бас ам үзүүлжсэн. Тэр нь Дархан сэлэнгэд тэрэн дээрээ оролцдог үү те. Энэ Сэлэн нутаг уяачаад харваачаад бөхчүүдгээд бүгд одоо сайхан зохинуудаа сайхан наадлаа тийм ээ. Тэг л байна уу. Манай Сэлэн нутаг өргөн сэлэнгээд дуулуулж сайхан даяа аврахтаа боллоо. Сайхан шагаа харван сайхан наадлаа. Манай баруун бүрэнгийн ариун бол бас сайхан шүтлүүрээ төрүүлгэлээ. Энэ жил ер нь манай Сэлэнч сайхан наадж байна. За тэгээд НТV телевизээхэндээ ажлын амжилт хүсье. Оюнбаатар дүүдэд амжилт хүсье. Баярлалаа. За сайхан наадар. За баярлалаа. Тэр ирээд бат сайхан орчгээ. За ингээд үзэгч та бүхэндээ НТV телевизийн уран бүтээч хамт олон Монгол улсын даяа авраг баяр сайхны Орхон баяр, Монгол улсын ачаа хангаан наран баяр, аймгийн алдарт байж элдвэчрийн ариун болд, за инх төрийн халагчтай Сэлэн аймгийн Шагаан харвааны Ахмадын баг тамирчиддан талархал хүндэтгэл илэрхийлэх сайхан наадмыг Сэлэн аймгийн засаг дарга Лавгдэрч тэргүүтэй төр захиргааны байгууллагын бүх ажилчид дэрвээр сайхан зохион байгуулж, за үндэсний соёлыг дээдлэх Шунхлаа групп компани, Апу хувьцаат компани минь удирдлагууд энэхүү сайхан наадмыг ивент тэтгэж эх хөрөн даяар шууд дамжуулан соёлонгийн уралдаанд Сэлэн аймгийн Мандал сумын уяач Даваа дуржийн мөнх дулгын хурдан саарал үрэ төрөв магнат хурдалс наадам чолноо баясгалаа. Хэдхэн мөчийн дараа та бүхэнтэйгээ хурдан даагны уралдаанаар иргэн уулзъя.
Sürgün arayadım tok tok fulbur içine